Та бүхний амгалан айлтгыг хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд бэлтгэж буй цуврал видео хичээлийн шинэ дугаар эхэлж байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв хэвлэл мэдээллийн агуулга, хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилго арга зүй гэсэн сэдэвтэй байх болно. Хичээлийн эхэнд агуулгаа танилцуулъя. Хичээлийн зорилгоо тодорхойлно. За хэвлэл мэдээллийн байгууллагын болон хэрэглэгчийн хувьслын талаар ярилцсан. Баримт шалгах гэж юу вэ гэдгийг тайлбарлана. Баримт шалгах төвүүдийн талаарх мэдээллийг хүргэнэ. За баримт шалгах энгийн аргачлалын талаар дурдах болно. За хичээлийн зорилгын хувьд хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилго арга зүйн тухай тодорхойлон ярилцах гэж байна. За хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд яг ямар хувьсэл явж байна вэ гэдгийг хамтдаа үнэлж цэгнэ. За өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үр нөлөө үйл ажиллагааны цар хүрээ өргөн байсан гэдгийг бол бид юуны түрүүнд тэмдэглэмээр байна. За энэ нь байгууллага төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн уран бүтээлд төвлөрдөг, олон нийт оролцдоггүй байсан, зөвхөн хэрэглэгч байсан. Харин одоо олон нийт төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрчлөгдөж байна гэдгийг судлаачид тэмдэглэж байна. За энэхүү олон нийтийн 321. За ийхүү олон нийтийн санал санаачлага итвэх нэмэгдэж байгаа тохиолдолд редакцуудын контентоо нэгтгэх болон тараан байршуулах арга барилд яах аргагүй өөрчлөлт орох шаардлагатай болж байна. За мөн одоо редакцийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. За энэхүү хувьсал нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд маш олон сайн талыг авчирч байгаа боловч зарим нэгэн сул тал ажиглагдаж байна. За иймээс яах аргагүй хэвлэл мэдээллийн байгууллагууд маань энэ өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицох, олон нийтдээ хамтран ажиллах шинэ санал санаачлагуудыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. За нийгмийн мэдээллийн сүлжээнд маш олон хэрэглэгчид саяараа мэдээлэл оруулж байгаа. За энэхүү мэдээллээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихсруулж болон ашиглаж өөрсдийнхөө пэйж хуудас болон өөрсдийнхөө хөгжүүлсэн вебсайтаараа дамжуулан мэдээлэл түгээж байгаа. За энэ нь энэхүү одоо байгууллагт ирж байгаа хувьслыг харуулах тодорхой нэг жишээ юм аа. За ер нь редакцууд сүүлийн үед мэдээлэлээ хэрхэн дамжуулж байгаа вэ гэхээр нийгмийн мэдээллийн сүлжээнд төвлөрөх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ яг тухайн платформдоо зориулан бүтээлээ үйлдвэрлэдэггүй. За хэвлэмэл сонин болон телевизийн эфирт зориулсан бүтээлээ шууд нийгмийн сүлжээнд нийтлэх байдлаар түгээж байгаа. За энэ маань давуу болон ямар сул талтай вэ гэдгийг бид нар тодорхойлох зайлшгүй шаардлагатай болоод байна. Олон нийт маань маш их мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ маш их цавгүй амьдарч байгаа. Тийм учраас нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээлэл хүлээж авч байгаа иргэд маань товч тодорхой мэдээллийг хүлээн авах хүсэлтэй байдаг. Иймээс нийгмийн мэдээллийн сүлжээнд байршуулж буй мэдээлэл нь хугацааны хувьд богинохон, агуулгын хувьд довч байх шаардлагатай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл редакцууд маань контентийг нэгтгэх болон тараан байршуулах арга барилаа үнэлж цэгнэх шаардлагатай болж байна. За дараагийн одоо хувьсал бол хаана явагдаж байна вэ гэхээр энэ нь хэрэглэгчийн одоо дадал зуршилтай холбоотой байна. За хэрэглэгч нь нэг талдаа нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглэгч байдаг. За нөгөө талдаа одоо уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгч байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгчдийн хооронд яг ямар ялгаа байна вэ? Тэдэнд ямар эрэлт хэрэгцээ шаардлага байна вэ гэдгийг ч анхаарах шаардлагатай болоод байгаа юм аа. За энэ татаа харагдаж байгаа сошиал сэтгүүлч гэдэг ийм нэр томьёо хүртэл гарсан байгаа. Тийм учраас
Бид энэ хэрэглэгчтэй мэдээлэл түгээхийн сацуу тэднийг хэрхэн үйл ажиллагаанд татан оролцуулах вэ гэдэг асуудалч тун чухал болоод байна. За нийгмийн мэдээллийн сүлжээнээс бид өдөр тутамдаа мэдээлэл авч байгаа. За энэ бол бидний өдөр тутамдаа мэдээлэл авдаг нийгмийн мэдээллийн сүлжээнүүд харагдаж байна. Энэ логог хараад та бүхэн маань таньж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За энэ нийгмийн мэдээллийн сүлжээнүүд маань олон нийтийн санаа бодлыг тандах их сурвалж болсон гэдэгтээ хинч маргахгүй. За олон нийтийн мэдээллийн сүлжээнд түгээсэн мэдээллийн мөрөөр төр засгийн бодлого шийдвэрт өөрчлөлт орж буй жишээгч бид олныг харж байгаа. Энэ нь олон нийтийн санаа бодлыг тандах түүнд хариу үйлдэл үзүүлэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Тийм учраас олон нийтийн санаа бодлыг мэдээ гэвэл нийгмийн мэдээллийн сүлжээн дэх мэдээлүүдэд анализ дүгнэлт хийх боломжтой юм аа. За бид өдөр тутамдаа маш олон төрлийн мэдээллийг хүлээн авч байдаг. За энэхүү мэдээллүүд маань яг ямар төрөлтэй байдаг вэ гэдэг бол энд харагдаж байна. За нэгдүгээрт баримт. Энэ бол бодит батлагдсан, нотлогдсон зүйлд суурилсан байдаг. За дараагийнх нь фактоид гэсэн төрөл байгаа. За энэ төрлийн мэдээлэл нь яг ямар мэдээлэл вэ гэдгийг тодорхойлъя. Найдваргүй хуурамч мэт боловч яг баримт юм шиг олонний дунд түгэж хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг фактоид гэж тодорхойлдог байна. За бидний хүлээж авч байгаа мэдээллийн цөөнгөө хувийг ийм төрлийн мэдээлэл эзэлдэг байна. За дараагийн мэдээлэл нь бол хуурамч мэдээллийн тухай асуудал юм. Тэгэхээр бид нэр энэ мэдээллийн талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ нэгэнтэй бий болоод байгаа. За энэхүү цуврал хичээлийн хүрээнд худал ташаа мэдээллийг хэрхэн таних вэ? Хортой агуулга гэж ямар агуулга вэ гэдгийг тодорхойлсон хичээлүүдийг бас заасан байгаа. Энэхүү хичээлүүд нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд та бүхэн сонирхвол тэрхүү хичээлийг бас үзэх судлах боломжтой гэдгийг дашрамд дурдъя. За тэгэхээр худал ташаа мэдээлэл байвал бид ямар үйлдэл хийх шаардлагатай вэ гэвэл бид баримтыг шалгах шаардлагатай. За тэгвэл баримт шалгах гэж юу вэ? За энэ нь мэдээллийн үнэн зөвийг нягтлж тодорхой зохион байгуулалттайгаар танилцуулах явдал юм а гэж тодорхойлж байна. За энэхүү үйлдэл нь тодорхой дэс дараалтаа бөгөөд энэ нь тогтоох, дахин шалгах, засах, залруулах гэсэн үе шатуудтай байдаг. За ингэснээрээ бид маргаангүй үнэн мэдээллийг бий болгох юм а. Өөрөөр хэлэх юм бол тухайн мэдээллийг үнэн байвал үнэн гэдгийг нь бид нотолж чадна. За худлаа байвал бид бас хангалттай баримтыг үндэслэн үүсгэж болно гэсэн үг юм. За манай улсад баримт шалгах төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр иргэд маань тухайн мэдээллийг хүлээж аваад шууд үнэн гэж итгэдэг. Тэгвэл энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдгийг баримт шалгах төвүүд нягтлж өгдөг. За та бүхэн маань Монголын баримт шалгах төвийн веб хаягийг энд харж байна. За энэ хаягаар дамжиж ороод та бүхэн маань баримт шалгах төвүүдийн үйл ажиллагаа болон үйл ажиллагааны зарчимтай танилцж болно. Мөн тодорхой мэдээллүүдийг шалгаад ямар үндслэлээр худал мэдээлэл гэдгийг тогтоосон бэ гэдэгтээ мөн танилцах боломжтой. За дараагийн баримт шалгах төв нь fact check цэгмэн гэсэн хаягаар үйл ажиллагаагаа явуулдаг. Та бүхэн энэ хаягаар нэвтрэн орж манай улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд түгсэн худал ташаа мэдээллүүдийг хэрхэн залруулсан байгаа жишээнүүдтэй бол танилцж болно. Эндээс та бүхэн маань хурамч мэдээлэл яг ямар дүр төрхтэй байдгүй. За түүнийг үүсгэсэн нотлохоо түүнийг баримтаар шалгаж нотлсон байдал нь ямар байна вэ гэдэгтээ бол танилцах боломжтой. За үнэн болон худал мэдээллийн тархалт ямар байдаг вэ гэдгийг судалсан нэгэн судалгааны үр дүнгийн онцлон харуулсан байна. За сайенс гэдэг шинжлэх ухааны сэтгүүл үнэн ба худал мэдээний түгээлт юу нь ямар байдаг вэ гэдгийг судалж үзсэн байна. За Twitter сүлжээний
10 жилийн туршид түгээсэн мэдээний 126 мянган дахин түгээлтийг цуглуулж анализ хийжээ. За энэ судалгааны үр дүнд худал агуулга үннээс хамаагүй хурдан дарахдаг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл худал мэдээлэл маш хурдан тардаг бөгөөд үүнийг залруулах нь түүнийг гүйцэх боломжгүй байгааг эндээс харж болно. Иймээс худал ташаа мэдээллийг бууруулахад та бүхэн өөрсдөө хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг өнөөдрийн хичээлээр онцолж байна. За бид баримтыг хэрхэн шалгаж болох вэ гэдгийг танилцуулах гэж байна. За энд баримт шалгах энгийн аргачлалуудыг томьёолсон байна. За тэгэхээр бид ямар нэгэн мэдээллийг уншаад түүнд шууд итгэж үнэмших үү, эсвэл эргэлзэх үү? Эсвэл түүнийг баталж нотлохоор ямар нэгэн үйлдэл хийх үгээд энэхүү мэдээлэлд үзүүлэх бидний хариу үйлдэл өөр байдаг. За яагаад өөр байдаг вэ гэхээр бид бүхний хэвлэл мэдээллийн суурь боловсролын төвшин өөр байдагтай холбоотой байдаг. За тэгэхээр бид баримтыг хэрхэн шалгах вэ гэхээр хамгийн эхлээд энгийн аргуудыг ашиглах боломжтой байдаг. За энд нь бид юуг эхэлж анзаарах вэ гэхээр их сурвалжийг нь шалгаж баталгаажуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ нь бодит хаягнаас нийтэлж үү? Үнэхээр бодитоор оршин байдаг байгууллагын хаягнаас түгээсэн байна уу үгүй юу гэдгийг нь судлах хэрэгтэй. Тийм учраас юуны түрүүн их сурвалжийг бид таньж мэддэг байх шаардлагатай бөгөөд их сурвалжийг шалгаж баталгаажуулах шаардлагатай байдаг. За дараа нь бид ямар үйлдэл хийх вэ гэхээр их сурвалжийн итгэмжтэй байдлыг шалгах. За энэ нь ямар байгууллага вэ? Энэ байгууллагад итгэж болох уу үгүй юу гэдгийг энэ хүрээнд бол шалган тогтоосон байдаг. За тухайн мэдээллийг баталгаажуулах, нотлох баримтуудыг хайж олно. За энэ нь бол ямар ч хэлбэртэй байж болно. Та бүхэн маань интернет их сурвалжуудыг ашиглан шалгаж болно. За мөн бодит албан ёсны нотлох баримтуудыг ашиглагч боломжтой. За дараа нь зохиогчийн тухай мэдээллийг нь шалганаа. За энэ мэдээллийг түгээсэн хэрэглэгч нь трол хаяг байна уу? Үнэн өөрийн бодит хаягнаас нийтэлж үгүй юу гэдгийг шинжлэх чадвартай болох шаардлагатай байдаг. За мөн технологи ашиглан шалгах боломжтой байдаг. За та бүхэн маань баримт шалгах хамгийн энгийн аргачлалуудтай танилцлаа. Та бүхэн маань мэдээлэл хүлээж аваад уншаад эргэлзээтэй санагдвал энэхүү мэдээлэл нь үнэн мэдээлэл байна уу үгүй юу гэдгийг өөрөө ч гэсэн шалгах боломжтой. Тэгэхээр ийм арга аргачлалыг та бүхэн маань хэрэгжүүлээд өөрийн гэсэн мэдлэгээ нэмэгдүүлэх юм бол тухайн мэдээллийг үнэн үү худлаа юу гэдгийг өөрөө тогтоох чадвартай болох юм аа. Хэрвээ та бүхэн маань энэхүү мэдээллийн үнэн эсвэл худлаа гэдгийг өөрөө тогтоож чадахгүй байгаа бол баримт шалгах төвүүдэд уг баримтыг илгээх боломжтой байдаг. За худал ташаа мэдээллийг бууруулах чиглэлээр нийгмийн мэдээллийн сүлжээнүүд өөр өөрсдийн удирдамж үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлдэг. Facebook платформ хурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр маш их үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн мэдээлэл нь хурамч гэдэг нь тогтоогдсон тохиолдолд түүний хандлтыг хязгаарлах хүртэл үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг. За энэ нь тухайн нийгмийн мэдээллийн сүлжээ болгонд харилцан адилгүй байдаг боловч худал ташаа мэдээллийн бууруулах үнэн бодит мэдээллийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. За та бүхэн маань өнөөдрийнхөө хичээлээр бид баримтыг хэрхэн шалгах вэ? За баримт нэгтлэх гэж юу вэ гэдэг арга аргачлалтай танилцлаа. За хэвлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд хэрэглэгчдийн боловсролын түвшин нэмэгдэх тусам
худал ташаа мэдээлэл болон үнэн бодит мэдээллийг ялгах, таних, түүнийг нэгтлэн шалгах чадвартай болгоход бол чиглэгдсэн байдаг. Ийм учраас та бүхэн маань одоо мэдээллийг шууд итгэж үнэмшихээс илүүтэй баталж, нотлох, шалгах арга аргачлалд суралцаарай гэж зөвлөх байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.